Улсын ерхий прокурорын газрын гадаад харилцаа эрх зүйн тусалцааны хилцэн мөрдөн шалгах эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн гадаад улстай эрүүгийн хэрэг эрх зүйн тусалцаа харилцан үзүүлэх ажиллагааг хэрэгжүүлж хяналт тавиан ажилладаг. Тодорхойлбол эрүүгийн хэрэг хяналт шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг гадаад улсын нутаг дэвсгэрт гүйцэтгүүлэхээр эрх зүйн тусалцааны хүсэлтийг илгээх. Монгол улсад гэмт хэрэг үйлдснийхээ дараа гадаад улсад гарсан Монгол улсын иргэнийг олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага болох Интерполын улаан болонд зар мэдээ ашиглан эрен сурвалжлах ажиллагаанд хяналт тавих, эрен сурвалжлах ажиллагааны үр дүнд олсон баривчилсан гэмт этгээдийг Монгол улсад шилжүүлэн авах зэрэг эрх зүйн тусалцааны хүсэлтэд хяналт тавиан ажилладаг. Мөн гадаад улсын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг хянаж эрх зүйн туслалцаа үзүүлэх, гадаад улсын иргэнийг тухайн улсад нь шилжүүлэн өгөх ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна. За эрх зүйн тусалцааны хүсэлтийг олон улсын болон хоёр талд гэрээ, Монгол улсын нэгдүгээр орсон нэгдсэн үндэсний байгууллагын гэрээ хөнөөс зэргийг үндэслэн гадаад улсад илгээдэг. За олон улсын гэрээгээр зохицуулагдаагүй тохиолдолд харилцаа адил байх зарчмыг баримтлан явуулах боломжтой байдаг. Одоогийн байдлаар Монгол улс эрүүг эрхт эрх зүйн тусалцаа харилцаа үзүүлэх талаар 19 оронтой хоёр талд гэрээ, за мөн гэмт этгээдээ шилжүүлэлт авах тухай асуудлыг зохицуулсан 15 оронтой хоёр талд гэрээг тус байгуулагдсан байдаг. За сүүлийн жилүүдэд үлдэгдэж байгаа гэмт хэргийн шинж нь олон улс даамшин шин чанартай болж байгаа шалтгаалan гадаад улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулах, нотлох орон цуглуулж бэхжүүлэх эрх зүйн тусалцааны хүсэлтийг цөөнгөө тоогоор илгээж байгаа боловч тухайн улсын дотоодын хууль тогтоомж болон бусад эрх зүйн нөхцөл боломжоос шалтгаалan хариу одоогийн байдлаар ирээгүй удаашрж байгаа дүр зураг бас мөн ажиглагдаж байна. Үүнтэй холбоотойгоор улсын ерхий прокурорын газрын гадаад харилцаа эрх зүйн тусалцааны хилцс хэрэг хүртэх мөрдөн байцаахын ажиллагаанд хяналт авах хилцтэй хамтран 2020-2025 оны эхний 4 сарын байдлаар гадаад улсад илгээсэн эрх зүйн тусалцааны хүсэлтийн явц байдлын талаар судалгаа хийж холбогдох арга хэмжээг авч ажилласан. Зээрх судалгааны хүрээнд нийтдээ 106 хүсэлтийг бүгд амир Хятад ард улс, Хонконг, Орос улбаны улс, Солонгос, Казахстан, Канада, Турк, Америк нэгдсэн улс, Герман, Франц зэрэг 30 гаруй улсад бол илгээсэн байна. Дээрх илгээсэн 106 хүсэлтээс 62.2% буюу 66 хүсэлтийн гүйцэтгэлийг одоогийн байдлаар хүлээн аваад байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд Монгол улсад гэмт хэрэг үйлдснийхээ дараа гадаад улсад орхон зайлсан 79 Монгол улсын иргэнийг олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполоор эрен сурвалжлах ажиллагаа явуулж байна. Гадаад улсад Интерполын шугамар баривчлагдсан Казахстан, Аргентин, Франц, Киргиз, Унгар зэрэг улсаас 7 хүнийг цагдаагийн ерхий газрын холбогдох алба хилцтэй хамтран Монгол улсад амжилттай шилжүүлэн аваад байна. Одоогийн байдлаар Швед, Казахстан, Оросын улбаны улс, Польш, Япон, Ирланд, Герман зэрэг улсуудаас гэмт этгээдийг шилжүүлэн авахаар эрх зүйн тусалцааны хүсэлтийг хүргүүлсэн холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.